Монгол улсын шүүх засаглал бол үндсэн хуулийн дагуу засаглалын нэг том салаам өчр. Тэгэхээр энэ шүүх засаглалтаа парламентын хүндэтгэлтэй хандна, шүүх засаглал нь ч гэсэн бус засаглалтаа хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг утгаараа шүүхийн ерөнхий зөвлөлөөс цаашдаа ямар нэгэн хүний сугалж аваад энэ тэнд дараагаар томилдог байж болохгүй гэдгийг бас улсын хурлдаа хэлмээр байгаамаа. Өнгөрсөн жил шүүхийн ерөнхий зөвлөлд дундаас бас нэг хүнийг татаж аваад зөвлөхөөрөө томилсон ийм асуудал гарч ирсэн. За сая бас цэцээс нэг гишүүнийг нь сугалж аваад өөр албан тушаал томилж байгаа зүйл гарч байгаа. Тэгэхээр энэ одоо яг шүүх эрх мэдлийн байгууллагаас ямар нэгэн байдлаар улс төрийн утгаараа томилгоонд хүмүүс авдаг байх ёсгүй гэсэн байр суурь байгаа. Энийг бас одоо тэмдэглэлд буюу одоо протокол тусгаж хэлмээр байна. Нэг. За хоёрдугаарт бол энэ хоёр нэр дэвшигчийн зүгээс одоо бид нар яасан бэ гэхээр 25 6 хүнээс 6 хүн энэ одоо богино жагсаалтанд оруулах боломжтой байсан. Гэхдээ 4 хүн богино жагсаалтанд орсон. 4-өөс 2 нь банкны орооны саналаар орж ирж байгаа. Тэгэхээр одоо ямар асуудал үүсэж байна гэхээр дахиад 2 хүний орон тоон дээр 9 гишүүний 5 шүүгч 4 шүүгч бус тэгэнгүүт дахиад 2 хүний орон тоон дээр эхнээсээ ингээд үйл явц буюу процесс явна гэсэн үг. Тэгэхээр энэ процесс ингээд явна. Хэрвээ магадгүй жишээлбэл 6 хүн ч юм уу одоо боломжийн дагуу ороод ирсэн бол бид энэ цагийг бас ингээд товчлох боломж байжээ гэж харагдаж байгаа. Тийм учраас улсын хурлч гэсэн өөрсдөө энэ одоо сонсгол зохион байгуулах ажлын хэсэг нь бас ажиллаа жоохон чанаржуул сайжруулах хэрэгтэй юм байна гэсэн дүр зураг бол харагдаж байгаамаа. За тэгээд одоо энэ хоёр хүн болвол маш одоо ихтгэл үнэмшилтэйгээр мөрийн хөтөлбөрөөр танилцуулсан хүмүүс нэг нь 100% санал, нэг нь бол одоо 70% санал ингээ авч иж банкны орноос санал авч орж ирж байгаа. Тэгэд ерөнхийдөө бол Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн алсын хараа тулгамдж байгаа асуудал, шүүгч нарын одоо эрхийн асуудал, за ялангуяа хөдөө орон нутагт байгаа шүүхийн тэр зөөлөн дэд бүтц хатуу дэд бүтцийн буюу нэлээд олон шийдлүүдийг санал болгосон. Тэгээд хоёр нэр дэвшигч саяны ингээд сонсголын үеэрс тэр банкны орооны үеэр ярьсан зүйлээ бас ажил хэрэг болгоорой гэж хүсье. Дахиад замын дундаас 6 жилээ болохгүйгээр ямар нэгэн дарга нарын томилгоо аваад явдаг гэдэр байж зүйл байж болохгүй гэдгийг хэлмээр байна. Тэгээд хоёр нэр дэвшигчтэй амжилтсая. Сүхбаатарын Эрдэнэ гишүү үг хэллээ. Улсын хурлын гишүүд асуулт асууж хариулт авч дуслаа. За үг хэл гишүүд нэрсээ өг. Мөнх баясгалан гишүүнээр таслаа. Сүхбаатарын Эрдэнэ гишүү үг хэлнэ.